импортын гайлын татварыг 2-3 жилийн хувьд нэмэгдүүлэхээр одоо 5% байгаа шүү дээ. Энийг 20 хүртэл хувьд нэмэгдүүлж төр одоо үндэсний үйлдвэрлэлд чинь хамгаалттай авнаа. Ерөнхийдөө ухааныг хөрвүүлэх санаачилж хүнсний хойсгол хөдөлгөөнийг орон даяар эхлүүлсэн. Үүний дагуу улсын их хурлын 36 дугаар тогтоолд гарсан. Одоо хамгийн гол нь зарим тогтоолууд бол ингээд цаастар үлдэх тогтоолууд байдаг. Энэ тогтоолууд бол санхүүжилтийн цуг шийдснээр хэрэгж бүрэн боловчтой. Зөвхөн энэ 23 онд одоо 135 тэрбумыг хүүгийн зөрөөнд одоо банкнаас нэг аж ахуй нэгж 18% хүүтэй зээл авахад 13% нь төр даав. Нөгөө талаар ганцхан мөнгөний хөнгөлөөгөө зогсохгүй хийж чадах зүйлээ гаднаас аль хоор нэмүүрт шингэсэн бүтээгдэхүүн авахгүй ийм бодлого баримталж байгаа. Энэ бол 20 хүртэл хуваар импортын гайлын татварыг 2-3 жилийн хувьд нэмэгдүүлэхээр одоо 5% байгаа шүү дээ. Энийг 20 хүртэл хувьд нэмэгдүүлж төр одоо үндэсний үйлдвэрлэлд чинь хамгаалттай авнаа.